За сайн байцгаана уу? Та бүхэн Шеф Монголигаас өнөөдрийнхөө ээлжид дугаараас та бүхэнтэйг мэдчилж байна. За бидний бичлэгийг анх удаага үзэж байгаа хүмүүст би Шеф Монголигийн талаар богинохон мэдээлэл өгье гэж утсан. За Шеф Монголын 9 сарын эхээр Америк нэгдсэн улсад байгуулагдсан төрийн бус байгууллага байгаа. Одоогийн байдлаар бид нар Монгол бас өөрсдийнхөө салбарыг байгуулах гэж байгаа. За Шеф Монголын бол үндсэн 3 үйл ажиллагааг явуулж байгаа. Үүн нь болохоор зөв нэгдүгээр хүүхдийн эрх чөлөө, хоёрдугаарт нь ажлын байрын бэлгийн дарамт, за гуравдугаарт нь ажлын байрын тэгш эрх байдаг гэсэн ийм 3 үндсэн зүйлтэй. За мэдээж энэ 3-ыг яриад ирэхээр бид нарт Монголын одоо төрийн авилгаал, хууль бус байдлыг ярихаас өөр аргагүй болж байгаа. Ингээд энэ нь болохоор манай одоо 4 дахь ийм ярилцах зүйл болоод явж байгаа. За тэгээд намайг Баатрин Мөнхнэн гэдэг би тэр Шеф Монголигийн үндсэн байгуулагчдын нэг. Би ингээд та бүхэнтэй Америк нэгдсэн улсаас холбогдож байгаа. За тэгээ халуун өөрийгөө товч танилцуулчихгүй юм. За тий. За сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь төргий. Одоо Монголд орой болж байгаа. За би Токиогоос холбогдож байна. Намайг халуун гэдэг. Мөн би бас Шеф Монголигийн үүсгэн байгуулагчдын нэг байгаа. За тэгээд үргэлжлүүлээд би өмнөх лайваараа бит хоёр тий манай Шеф Монголиа юуны талаар ямар сэдвийн талаар ярьсан бэ гэдгийг товч мэдээлэл бас хүргэе. Манай өмнөх лайв бол Мятийн одоо хит давуу байдал монопол үнийн хөөрөгдөл менежментийн алдаа асуудлыг хөндөж ярьсан байгаа. Тэгээд энэ ярианыхаа одоо төгсгөлд бол манай зүгээс бол Мятаас нислэгийн үнэ бууруулах, хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах шаардлага тавьсан. Дээрэс нь одоо шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар энэ газрыг одоо үнэхээр шудраг ажиллаж одоо Мятийн бөгөөд энэ ард иргэдийн хүсэж байгаа энэ ажлыг хийхийг хүсэж уриалсан байгаа. За түрүүчийн лайвын талаар тийм ээ. За одоогийн лайвын талаар та ярьчих тийм өнөөдрийг. За өнөөдрийн лайвын талаар болохоор сүүлийн хэд хоног бидэрт нэлээд хэрэгцсэн нийслэлийн засаг даргын захирамжаар тэр үед амар сайхан захирлаас одоо их хурлын гишүүн болсон тийм ээ. Захирамжаар 21 дарга албан тушаалтнуудад 21 сая төгрөгийн одоо шагнал болгоод өгсөн усын онцгой комплект гаргасан ийм шагнал байгаа. Энэ талаар бид нар өнөөдөр ярилцъя гэж бодсон. За тэгэхээр зэрэг амар сайхан дарга өөрөө бас хэлсэн байгаа. За энэ шагнал бол зөвхөн энэ дарга нарт өгөөгүй бид нар бас ажилчдаа бас өгсөө. За тэгээ ажилчдаа ингээд нийтдээ одоо гэдэг ойролцоогоор 856 сая төгрөгийн шагналуудыг бид нар бас өгсөн байгаа гэдээ өөрөө мэдгдэл хийсэн байгаа. За тэгэхээр зэрэг бид нар энэ талаар одоо бүр нэг бүрчлээ ярилцъя гэж бодсон. Манайх тийм ээ манай монголчуудын одоо нэг алдаа гэх юм бол нэг ямар нэгэн сенсац шууган гарч ирнэ. Бид нар ерөөсө 2-3 хоног ярилцаад ингээл чимээгүй болчдөг. Тэгэхээр зэрэг 2-3 хоног ярилцаад чимээгүй болчдөг. Дараа нь яадгүй тэрийг нь одоо ерөөсө засгийн газрын гишүүд одоо энэ их хурлын гишүүд хүлээгээд суучаадаг тий. За эдгээр 3 хоног өөр гацсан тий. Тэгэл одоо ингээд агта чимээгүй болчихно. Тэгээд ерөөсө 3 хоногийн хүлээгээд суучаадаг, 7 хоногийн хүлээгээд суучаадаг, дараагийн сенсац гарахын хүлээгээд суучаадаг. Тэгээд хинж арга хэмжээ авсан байх уу, хинж хариуцлага хүлээсэн юм байхгүй бүх зүйл ингээд өнгөрдөг. Тийм болохоор зэрэг одоо бидний нэг өнөөдрийн төсвүүлж байгаа санаа авах зэрэг энэ зүйлийг зогсоох хэрэгтэй тийм ээ. Хариуцлага гэдэг зүйлсийг бид нар өнөө өдрөөс эхэлж тооцох хэрэгтэй болсон гэдгийг нь бид нар энэ өнөөдрийнхөө энэ ярилцлагаараа бид нар ярилцгаад байгаа. За тэгэхээр ямар хүмүүс энд хариуцлага хүлээх ёстой юм бэ гэдгийг би энд эхэлж дурдмаар байгаа байхгүй. Тэгэхээр бид нар би одоо хамгийн багаас нь хамгийн доороос нь эхлэмээр байгаа. За миний хамгийн нэгдүгээр эхлэж байгаа хүмүүс болохоор зэрэг энэ мөнгийг өгүүлтэж авалцаж эхэлсэн санхүүгийн агентнууд, нэгтлэнгууд би тэр групп хүмүүсээс эхлэе гэж бодож байгаа байхгүй. За Улаанбаатарын тэр мөнгийг энэ мөнгө чинь одоо энэ дарга нар өөрсдөө ингээд мөнгө толгойд хуваагаад авчаагүй шүү дээ тийм ээ. Тэр цалингийн Хэнж байгаа хүн байгаа тийм тооцоо. Нэгтлэнгууд санхүүгийн бүхэл бүтэн аль улсны онцгой коммунист байж гин Улаанбаатарын тэр байгууллагт нь байж байна. Тийм ээ. Гэтэл яагаад тэр бүхэл бүтэн тэр нэгтлэнгууд санхүүгийн тэр дасгын 2 бүхэн департаментэд тэр хүмүүс ерөөсөө дуурсангүй. Би өөрөө санхүүгийн хүн та нар бүгдээрээ мэдж байгаа. Би санхүүгийн албыг хариуцаад би 10 хэдэн жил болж байна. Мэргэшин нэгтлэн бодох санхүүгийнхний бид нар бүгдээрээ сургууль үздэг, гараад бид нар одоо сургууль семинар цуудаг бүх зүйлс болоо зэрэг ёс зүй байдаг. Бидний одоо сургууль семинарын ёс зүй бүх зүйл дээр
хэрвээ та нарын босс чинь удирдлага чинь ямар нэгэн ёс зүйгүй юм хийх юм бол та нар өөрсдөө мэдээлэх ёстой гэж бид заагддаг. Гэтэл ягаад өдний болсон энэ нэгтлэнгууд нэг ч үг дурсангүй. Өнөөдөр манай мафийн мэрэгсэн нэгтлэн бодохын нэг дүрм нь жишээлбэл Америкт гадаа мэрэгсэн нэгтлэн бодоход 3 жил болгон тэр лайсенсаа ингээд дахиж шалгалт өгөх гэж. Гэтэл манай Монгол болохоор нэг тэр чигээрээ. Энэ хүртэл хууль нь хүртэл цаанаасаа дүрм нь ингээ буруугаар тогтоогдчихсон. Тийм учраас яг энэ нэгтлэнгууд энийг хин би бол ингэж бодож байгаа. Эдгээр ерөөсөө бүх шатандаа авилгал ингээд бүх хүмүүс нь энд орсон. Түүнээс энэ хамт эдэлсэж байгаа учраас л чимээгүй байж чадчих штэ тийм ээ. Тийм үү? Зүгээр хар ухаанаар бодоод болж болох юм биш. Тэгэхээр ягаад энэ олон хүмүүсээс нэг нь ч гэсэн ингэж дуурайд нэг нь ч улсын энэ сэтгүүлийнхэнд ингээд эднэр ингэж идээд байх шүү, эднэр ингэж нэг нэгэндээ мөнгө зарцуулаад байх шүү гэж ингэж хийж болдгүй. Өнөөдөр хөвгөө орнуудад тэгж явагдаж шүү дээ. Тийм үү? Тэгэхээр энэ нэг нь ч гэсэн ингэж хэлээгүй. За дараагийнх нь 2 дахь хүн болохоор зэрэг авилгалтай тэмцэх газар байж байна. Энэ бол зөвхөн манай Монгол өнөөдөр шоу жүжиг болцсон. Авилгалтай тэмцэх газар. Улсын онцгой комиссийг манай их хурлын гишүүнээр ахлуулсан баг тий улсын онцгой комиссийг сая одоо бүр шүүсэн тий. Тэгээ одоо юу ч гаргасан бөгөөд Уганбаяр хурмаа хүртэл та нар биднийг шалгалаа. Одоо бид нарыг ингэж шүүхэ байл инээ тэргээд мэддэл хүртэл хийгээд гаргасан. Тий ажлыг минь 50 хийлэг гэсэн шүү дээ тийм ээ. Ажлыг минь 50 хийлэг энэ тэргээ. Тий. Одоо бүхэл бүтэн авилгалтай тэмцэх газрын олоогүй зүйлсийг зүгээр нэг сэтгүүлж очоод гаргаад ирдэг. Тий. Тэгэхээр энэ зүгээр нэг авилгалтай тэмцэх газар улсын онцгой комисс хоёр нэг нь шалгасан болоод нөгөө нь шалгуулсан болсон нэг жүжиг тавиад тэрийг нь ард түмэн үтсэн болоод ерөөсөө тийм мартаалтай. Тийм. Засгийн газар ингээд нэг нэгнийхээ хооронд жүжиг тавиал яг л одоо түрүү нэг мят энтрийг тавьсан хоорондоо тавьсан жүжигтэй л адилхан байгаа байхгүй. Нэг нь шалгасан бол нөгөөд нь шалгуулсан болсон жүжигүүд тэгэл ард түмэн одоо утсан хүүгэлтэй юм хаашийн тэрийг нь үзээс. Тийм тий. Тэр зүгээр кино тий. Бид нар тэгэл нэг хэдэн онлайн үзэлтэй. Тэгээд одоо бүхэл бүтэнгээ 21 сая төгрөг энэ ч ямар одоо 1000 төгрөг биш үү? 100000 төгрөг биш үү? Тий. 21 хэмжээ биш байхгүй тийм ээ мөгийгч бас чинь 21000 төгрөг байсан ч гэсэндээ энэ төсвийн мөнгө аян зарцуулах ёстой газраа одоо зарцуулагдах ёстой. Тийм үү? Тийм. Тэгэхэд энэ мөнгө гараа явсан байхад тэрийг нь авилгалтай тэмцэх газар олоогүй. Тэд нар ч одоо бүхэл бүтэн сургуулийг нь төгссөн, сургаал семинарыг нь авсан 10-20 жил ажилласан дадлагтай туршлагатай хүмүүс яаж аудит хийхээ мэддэг. Энэ хүмүүс тэрийг нь олоогүй байх чинь нэг сэтгүүлч ороод ингээд олоод гаргаад ирдэг. Нэгтэйг нь одоо тэр сэтгүүлчийг тэнд ажилд оруулчихлаа тэр бүхэлдээ авилгалтай тэмцэх газар гэж одоо хүмүүстэй төсөв мөнгийг барьж тэр хүмүүст цалин өгч ажил өгч явахаар ирсэн. Наачин үнэхээр жоохон шоглож байгаа ч гэсэн үнэн үг байна л да тий. Харин ерөөсөө тэр байгаа байхгүй. За тэгээд 3-аас нь манайхан өнөөдөр их хурлын гишүүд энэ дарга нар тий өөрсдөө магтах ерөөсөө хариуцлага тооцдог хүн байхгүй. Хариуцлага хүлээдэг хүн байхгүй. Ямар нэгэн юмд хариуцлага авах болохоор зэрэг хинж энэ талаар ярихгүй тий. Жишээлх юм бол одоо саяхан бид нар бүр ерөнхий сайдынхаа хүртэл зургатаар харсан гадаадынхаа өрийн талаар ярьж байхыг. Тийм шүү дээ. Гадаадын өрийг хэн төлдгийг мэдэхгүй. Одоо энэ чинь 2 дахь удаага болж сууж байгаа ерөнхий сайд шүү дээ тийм ээ. Гадаад явдлын яам үр төлөх юм уу гэж сууж байгаа. Биднээс асуугаад байгаа юм уу? Яг үнэ хэнээс асуудаг бид нар мэдэхгүй. Өөрийнх нь удирдлагын доор болж байгаа үйл явж байгаа шүү дээ эдгээр чинь тийм ээ. Тэгэхээр хариуцлага тооцохыг манай дарга нар удирдагч хэн ч мэддэггүй. Тэгсэн мөртлөө шагнал авах одоо зүйлдээ аюулсан. Энэ бүхэн хаанаас эхэлсэн бэ гэхээр зэрэг ерөөсөө одоо хамгийн анх би та бүхэнд нэг за та бүхэн энийг санаж байгаа тийм үү? Яг энэ корона гараал нөгөө манай бид нар одоо үйл явдал биш л дээ. Корона гараал одоо бид нар нэг нэгэндээ шагнал өгч эхэлсэн тийм үү? Тийм.
Тэгээ шагналын өвчин бол бүр коронавигоос өмнө л дөө тий. Угаасаа би нэгээ шагнадаг энэ дарга нарын хийдэг ажил чинь нэг тушаал дээр шагналын тушаал дээр гарын үсэг зураал байж байгаа юм шиг байдаг шүү дээ тий. Ерөнхийдөө тий. За энэ ингээд эндээс эхэлсэн тий. Ерөөсөө эндээс эхэлсэн тийм үү? Тэгэхээр би одоо чи яг тэгвэл энэ нэг дарга нар нэг шагнал өгөх нэг магтах өвчин бол коронавирус эхлэегүй энэс өмнө байсан. Гэхдээ коронавирус бол бүр тусламж дэмжлэг болсон. Ягаад гэвэл за монголчууд хил гайлаа хаасан уу хил гайлаа хаасан. Энэ газрын хийсэн нэг зөв бол тэр байсан тийм үү? За хил гайлаа баата. Тэгчээд дотроо Монголын ард түмэн бол маш сайн ажилласан. Энд бол тэр зөв шагналыг маска зүүсэн гадаадаас орж байгаа иргэдэн хүртэл гадаадад амьдрах хугацаана энэ хүмүүс одоо бүгдээрээ карантиндаа байх нь байгаад маска зүүгээд гадаадад байгаа хүмүүс үнэхээр Монгол руугаа вирус авч орохын тулд үнэхээр чадах бүхнийг хийж ингэж бүгдээрээ Монгол энэ кредит одоо тэр хариуцлагагүй тийм энэ хариуцлага хүмүүс рүү биш тэр хүмүүс очих ёстой байсан. Гэтэл манай дарга нар өөрсдөө шагнаад өөрсдөө хатан хааны цолд хэрэгжлээд өгөөд за эндээс эхлээд дараа нь яг энэ өвчин хинлүү очсон тэр амар сайхан дарга руу очсон. Тийм ээ. Тэгээд одоо 856 сая төгрөгийг эхлээд ажилчдаа өгсөн. За өмнө нь манай дарга нар төсвийн мөнгнөөс идэхдээ шууд идэхээр нөгөө баригдчихад байдаг байсан шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ шууд идэхээр баригдаад эхлэнгүүд нь бүтээн байгуулалт гэдэг юмар идэж эхэлсэн. За бүтээн байгуулалтаар идээд эхлэнгүүд нь одоо дараагийнх нь арга нь болохоор одоо илүү цагийн ажил ч юм уу шагнал урамжлал руугаа орж эхэлсэн тийм ээ. Гэтэл урамжлал хүртэл дотроо айгүй хөгийн. Чи одоо тэр ам сайхан дараагийн хэлсэн үгийг нь хараад үзэх юм бол 856 сая төгрөгийг заяа 2090 ажилчинд хувааж өгсөн байна. 2090 ажилч нөгөө өдөр шинэгүй ямдан цэвэрлээд явж байсан хүмүүс яагаад тэр хүмүүсийнхээ ажил тий 8 цагаар болоогүй өөрсдийнх нь менежмент яг үнэ гэхээр тэр нь бол тэгээд 290 ажилчинд нь 2090 ажилчинд нь хуваахаар зэрэг нэг ажилчинд ойролцоогоор 409 мянган төгрөг онгож байгаа байхгүй юу? 409 тий? Яг үннийг хэлгээд за нөгөө ямдан цэвэрлээд өдөр шинэгүй ажилласан нөгөө ажилчид нь болохоор 409 мянган төгрөг авсан мөртлөө дарга нар өөрсдөө нэг сая төгрөг хуваагаад авчихсан. Энэ л амар бүр зөрүүтэй байгаа юм тий одоо. Бүр болин тоо тий. Харин тий. Тийм хүүгийн системтэй. Тэгээд тэгсэн мөртлөө нөгөө дарга нар нь болохоор зэрэг одоо өөрийнх нь хэлснээр коронавирусээс хамгаалалтын ажиллагаанд оролцсон хүмүүсийн ажил. Тэгээд коронавирусыг хамгаалах ажиллагаанд манай Монголын дарга нар үнэхээр тэгж ажиллах шаардлагатай байсан юм уу үгүй мө гэхээр зэрэг энэ бол зүгээр манай Монголын засгийн газар үнэхээр 8 сарын турш одоо 9 сарын турш суртал хулгаар өөрсдөө хийж гаргасан. За манай Монгол хүртэл 300 гатхан кейстэй байсан. Энэ бол сайн хэрэг. Мэдээж хил гайлаа хаачихсан улс 300 кейстэй байна гэдэг бол мэдээж болох үлдэл. Өнөөдөр 300 кейс биш үү? Тэгээ 300 өвчтөн бол Америк, Нью-Йоркийн нэг эмнэлгийн булган. Энийг бол нэг сувлагчид ажиллуулж байгаа. Тэгэхээр сарын гэрэл сайдын авсан хатан хааны шагналыг нэг сувлагчийн дайны ажил хийчээд өнөөдөр манай Монголын сайд хатан хааны шагнал авчихсан гэсэн. Тэрнтэй адилхан. Тэгэхэд Америкчууд тэрэндээ хатан хааны шагнал өгөөд байсан юм үнэхээр алхал. За тэр сувлагчдыг очоод нэг нуруунд тиймхүү данил юм болсон баг. Яг үнэ. Тэгэд одоо энэ мөнгөийг чи одоо ишээ энэ мөнгөний талаар ингээд нэлээд хэд шууглааштай хүн болгоо. Тэгэд яг хуу ингээд олон нийтийн сүлжээ энэ бүх хүмүүсийн хандлагыг харж байхад ийм байна л да. Монголчууд болохоор ерөнхийдөө бол мэдээж хүн болгон байр суурь нь өөр байна. Гэхдээ хоёр хуваагдаж байна л да. Одоо миний харснаар бол за нэг хэсэг нь бол за мөнгөө буцааж өгөө тий. Одоо буцааж өг ийм байж болохгүй гэсэн байдалтай хандж байна. За нөгөө хэсэг нь болохоор яаж ийнэ гэхээр бидний төлөө одоо ажиллаж байхад яагаад шагнаж болохгүй гэсэн ийм байдалтай байна л да. За ерөнхийдөө бол ийм хоёр байдалтай байна. Тэгээ эндээс би одоо юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр за ерөнхийдөө бол хүмүүс маань те энэ төсөв гэж юу байдیں۔ Улсын төсөв гэж юу юм? Хандив тусламжийн мөнгө гэж юу юм? Зарцуулалт нь ямар байх хэвтэй гэдэг энэ ойлголтоо ерөнхийдөө жоох ингэ зэгцэлье. Тэ хүмүүст бол ингээд
За ингээд би төсвийн талаар нэг жоохон 5 минут хүмүүс нэг ойлголт өгье гэж бодож байна. За зарим хүмүүс нь бол мэдээж ойлгомжтой асуудал байгаа. За мэдээж төсвийн тухай Монгол улсад төсвийн тухай хууль гэж байгаа. Хуулиндаа заагаад өгсөн байгаа төсөв гэж юу вэ гэдэг тийм. Энийг нэг удаан уншаад явах уу бүгдээрээ харчниц 4-1-5 дээр байгаа төсөв гэж юу вэ? За улсын төсөв гэж юу вэ гэдгийг бол айгүй ойлгомжтойгоор хүн болгонд ойлгомжтойгоор хэлэхэд бол төрөөс өөрийн үүргээ гүйцэтгэхийн тулд үүрэг байгаа штэ. Ард иргэдийн өмнө хүлээсэн энэ үүргээ гүйцэтгэхийн тулд татвараар дамжуулан хуримтлуулсан хөрөнгөө хэрхэн тэгээд бас юунд зарцуулахаа илэрхийлдэг төрийн мөнгөн хөрөнгийн төвлөрсөн сангийн одоо хилээд байгаа. Тэгээд төсөв тэгээд юунаас бүрддэм бэ? За төсөв бол энэ төсвийн орлого нь мэдээж хүн болгон 10 жилдээ үүсэж байгаа. Ард иргэд бөгөөд бас мөн аж ахуйн нэгжүүдийн улсад төсөн татврын орлого. За тэгээ жоохон нарийн задрах юм бол улсын хөрөнгийн орлого, тусламжийн орлого гэсэн энэ зүйлүүдээс бүрдэж байгаа шүү дээ. Тэгээд энэ төсвөөр орж ирсэн орлогыг дахин зөв хуваарлалт энийг бас сайн ойлгох хэрэгтэй. Дахин зөв хуваарлах замаар төсвийн одоо зарлагыг тодорхойлдог байгаа. Тэгээд тухайн онд шаардлагатай одоо улсын төсвийг улсын хурал баталж байгаа шүү дээ. Бид нэр одоо жил болгоно л яриа л нөгөөх нь ийм яамд, ийм салбаруудад ийм ажил хийнэ, ийм одоо зарлагатай манай төсөв батлагдаж байна гэдээ ингэж байгаа. За тэгээд хамгийн ойлгомжтойгоор гэх юм бол орлогоосоо илүү зарлага гарах юм бол яг уу төсөв чинь алдагдaltaй гарна шүү дээ. Энэ чинь бол зүгээр л айгүй элементарны асуудал байгаа. За би ингээд энэ сангийн яамны энэ веб хуудаснаас ингээд харлаа л да. За манай засгийн газрын өөр одоо энэ ерөнхийдөө ямар байдалтай болчиход байгаа юм хүмүүс бүгдээрээ хэлээд байдаг тий. Тэгсэн чинь одоо өнөөдөр чинь хэдэн 2020 оны 9 сар тий 9 сар. За ингээд бүр 9 сар гарчжээ. Тэгсэн чинь манай сангийн яамны засгийн газрын одоо нийт өр тий одоо бүгднгийн шилэн болгож байгаа гэдэг байгаа. Энэ 2019 оны 4 сараар байна л да. Ерөөсөө энэс хойш ингээд уул нь улс их орн чинь төсвөө дараагийнхаа төсвийг батлаад те ингээд бүтэн жил өнгөрчөөд байгаа те. Тэгэхэд одоо бид нар бол 23.9 их 80 төгрөгийн одоо өртөө байна. Засгийн газрын нийт төгрөг ингээд байна л да. Тэгээ эндээс харахад ер нь за ингээд Монголд ийм юм байна. Ард иргэдэн те ингээд төсөв чинь ийм байна. За тийм байна гэж хэлж байна. Америкт за та Америкт бас энэ мэргэжлэрээ ажиллаж байгаа хүн байна. Америкт ямар байна? Энэ засгийн газрын өрн ард иргэдэн та өмнөх лайвуудаараа ч гэсэн ярьж ирсэн. Энэ дээр нэг дахиад нэг жоохон харьцуулт юм ярихад бол. За чи сая ингээ хэд айгүй зөв зүйлсийг хөндөж ярьлаа тийм. Монгол улсын төсөв гэж юу юм? Төсвийг мөнгөийг яаж зарцуулах вэ? Яагаад бид нар өнөөдөр ийм хөрөнд орсон байгаа? Энэ талаар би тэгээ энэ дээр нэг хэд зүйлсийг нэмээд хэллээ л дээ. Өнөөдөр яагаад гэхээр зэрэг одоо энэ их хурлын гишүү одоо энэ хотын захирагч дарга нар ингээд төсвийн мөнгийг ингэж ашиглаад байна. Энэ зөв зүйлс юм уу, буруу зүйлс юм уу? Манайхаа энэ талаар ингэж хоёр хуваалцаад заримуд нь зөв, заримуд нь буруу гэдээ ярилцаад байна. Аль нь зөв юм бэ, аль нь буруу юм бэ гэдэг талаар. За тэгэхээр зэрэг төсвийн мөнгө гэдэг чинь эцэс юу юм? Яг түрүүний чиний хэлдэг шиг энэ чинь татвар төлөгчтэй юм уу? Тийм ээ? Өнөөдөр манай Монголд эцэс татвар төлж байгаа хэдэн аж ахуй нэгж бизнесүүд хувь хүмүүс байгаа үлээ. Тийм ээ? Энэ нь одоо энэ дараагийн хэдэн жил улам цуурна. Одоо эдийн засгийн хямралаас болоод коронавирусээс болоод World Bank дэлхийн банкнаас энэ эдийн засгийн хямрал бол 5 жил үргэлж ирнэ гэдэг уужаа хэлсэн байгаа. Гэтэл манай Монголд одоо эдийн засгийн бүр доошоо орцсон оронд бол 6-7 жил үргэлжлэнэ. Гэтэл одоо төлөгчдийн тоо улам багасна гэсэн үг. Тийм ээ? Тэгэхээр одоо энэ төсвийн мөнгө чинь манайх улам багасна гэсэн үг. За тэгэхээр зэрэг энэ төсвийн мөнгийг цааш нь хэрэгжүүлж байгаа хүмүүс эндээс нь гэдэг нэгдүгээр нь хозор төрийн ажилчид байж цалин аав тийм үү? Манай бүр хэрэгс хэтэрсэн. Тэрийг бол бид нар бүгдээрээ мэдж байгаа. Энэ талаар хэрэг ярьж байгаа. Манай ерөнхий сайд энэний тоог багасахгүй гэдгийг уужаа хэлчихсэн байгаа. Тэгэхээр нэмээд одоо манай энэ эрх мэдэлтэнгүүд энэ төсвийн мөнгийг яаж хэрэгжиж байгааг та бүхэн эндээс харж байна. Нэгдүгээр, хоёрдугаар нийгмийн халамжинд хичнээн энэ татварын мөнгнөөс хэрэгжилж байна. За би зүгээр энэ шулуухан хэлчихээ та нарт яг үнийг хэлэхэд өнөөдөр манад зүгээр сууж байгаад мөнгө аваад хэвтэж явах сонирхолтой хүмүүс маш олон байгаа. Тэр хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Харамсалтай тий. За тэгэхээр зэрэг манай Монгол улс өнөөдөр өрөнд орохоос өөр арга байхгүй. Төсвийн мөнгө алдагдлаа ажиллахаас өөр арга байхгүй. Гэтэл энэ цааш нь төр засаг энийг нь зохицуулалт төсвийн мөнгөийг зөв зохицуулалт хийх ямар ч арга хэмжээ авахгүй. Одоо хүмүүс нь нөгөө нэг төрөөс ингээд зүгээр мөнгө аваад хэвтчих сонирхолтой хүмүүс нь ингээд орлонгууд
Ингээд нэг хэдэн төгрөг ингээд дээрээс нэгээ цацаад өгч. Ажлын байрны болох талаар юу ч хийхгүй. Тэгээд ингээд эрх мэдэлтэй хүмүүс нь өөрсдөө илүү мөнгө, өөрсдөө сая төгрөг шагнал өгчөөд жинхэнэ ажил хийж байгаа хүмүүс нь нэг 400 мянган төгрөг ч юм уу. Ингээд багаар илүү мөнгө өгөөд ингээд би түрүүн хэлсэн шүү дээ. Улсын мөнгийг яаж идэх арга нь улам нарийн өмнө нь бүтээн байгуулалтаар авч иддэг байсан бол одоо шагнал мөнгөөр авч иддэг ийм арга хэмжээнд орчход байна манайхан гэдэг. За тэгвэл гадаад орнууд тэгвэл яаж төсөө яаж ашиглаж хэрэглэдэг юм бэ? Би та бүхэнд энэ хардаа энэ Америкийн юг харуулъя л да. Америкийн ер нь өнөөгийн өөрийн байдал нь ямар байдал вэ? Манайх шиг одоо 2019 оныхон байдлаараа байж гэнэ гэж байхгүй л гэдэг тийм. Энэ өнөөдөр Америкийн өрийн байдал. Манайх он хардаа сар бүр тоног нь одоо өөрчлөгдөж байгааг одоо харж байгаа. Секунд доллар бүр одоо яг одоогийнхаа байдлаар ингээд өөрчлөлттэй байж байгаа. Юу яасан чинь 2019 оны 4 сар. Тий. Одоо энэ болохоор зэрэг ерөөсөө өнөөдрийнх нь одоо байж байгаа орж байгаа орлого ингээ бүх юмыг ингээд одоо шилэн данс гэдэг бол энэ ахгүй. Тийм, уул нь бол энэ ахгүй тий. Манайхны нэг шилэн данс гэж энийг хэлдэг. Энийг нь хараад Америк улсын бүх иргэд миний орж байгаа татвар хаашаа орж ийн, миний орлого манай улсын эднэрийг тавьж байгаа үр хааваа тэр тавьж байгаа үр нь хаашаа орж ийн, аль улс руу орж ийн, энэ засгийн газар юунд үр тавьж ийн, бүх юмыг нь Америкийн бус өргөд ингээд иргэд нь ингээ хараад байж байдаг. Шилэн дансын үнийг хэлдэг. Түүнээс биш бүтэн нэг жилийн өмнөх юм тавьчаад ингээ скол шилэн данс дээр хуурамч юм тавьчаад англи хэлэнд тэрийг чинь cooking book гэдэг ах одоо хуурамчаар манай Монгол бол бүгдээрээ хоёр данстай. Би бол тэрийг мэдж байгаа. Тэ аудит төлөв нэг данстай өөрсдөө хийдэг байдаг нэг данстай. Ингээд монголчуудаа үзүүлдэг нэг хурамч данстай. Тэгээд цаана ингээд жинхэнэ идэ байж байгаа нэг данстай. Тийм л байгаа байхгүй. Яа. Аимшигтай тий. За энэ ингээд тэгвэл бит хоёр бүр ингээд харчлаа шүү дээ бүр гунигтай. За тэгэнгүүтээ би одоо үргэлжлүүлээд хоёлаа яриагаа ийшээ оруулнаа. За яг үндсэн сэдв рүүгээ оръё. За коронавирусын болоод одоо энэ хандив тусламж те зөв буруу юу гэж бид нар ингээд ярьж байна. За яах вэ бид нар ингээд те ард иргэд ингээд зөв буруу ярьж иж болно. За ингээд хуулиар нь ярил л та. За ингээд корона гарсны дараа Монгол улсын засгийн газар яасан бэ гэхлээр коронавируст халдвар те цар тахлаас урьдчилан сэргийлэн тэмцэх нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг нөгөө бууруулах тухай гэд хууль гаргасан байгаа л та тий. Хууль баталсан байна. За энэ хууль нь болохоор энэ оны 12 сарын 31 хүртэл хүчинтэй байгаа. Одоо хүртэл хүчинтэй байгаа хууль. Эндээс болохоор энэ дотор хандив гэд тусгай юу байна л да. Хандивын заалт нь байна. Энд болохоор 15-ын 1 дээр иргэн аж ахуйн нэгж байгууллага, олон улсын байгууллага, одоо бид нар бол яриад байгаа нөгөө иргэдээс цуглуулсан мөнгө гэдэг байгаа шүү дээ бас тий аж ахуйн нэгжээс. За олон улсын байгууллага. Энийг бол бүр ингээд тусгай сэдв болоод ярьсан байгаа шүү дээ. Олон улсын байгууллагаас бүр асар их мөнгө авсан. За ингээд гадаад улс орноос өгч байгаа хандивыг улсын онцгой комисс бүртгэж зарцуулалтыг олон нийтэд одоо энийг сайн сонсоорой манай хүмүүс. Олон нийтэд ил тод байлгаж нийт шаардлагатай арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулнаа гэж тэгж байна л та. Ил тод байлгана гэсэн тийм энэ одоо ил тод байгаа илүү байхгүй байгаа. За тэгээ үргэлжлүүлээд ингэж юм л та. 15-ын 2-т нь болохоор за ингээд энэ заасан хандивыг тодорхой эсхийг засгийн газар санхүүгийн ингэчнээ. Тэгэнгүүтээ хамгийн чухал нь цар тахалтай холбоотойгоор гадаадын улс орноос тогтоосон хөл хорой, хөлийн хязгаарлалтын улмаас эх орондоо буцах боломжгүй болсон санхүүгийн хүндрэлд орсон иргэдээс тодорхой шалгуурыг хангасан зорилтод бүлэгт тусламж үзүүлэхэд зарцуулж болно гэж байгаа. За энэ ингээд ерөөсөө хэрэгжээгүй шүү дээ. Энэ 8 сарын турш те одоо саяхныг хүртэл шүү дээ. Одоо саяхаа нэг ингээд 140 хэдэн хүн авнаас одоо улсын санхүүжилтээр одоо эх оронд татаж авнаа гэж байгаа. Тэр хүртэл бол энэ бол бүр байнга Монгол бол төсөв байхгүй. Улсын засгийн газар нь ямар ч төсөв байхгүй гэж хэлж ийсэн. За тэгсэн чинь одоо яаж байгаа гэхээр одоо төсөв гараа би нэг шагнацсан байгаа. За хуулинд нь бол ингээд заагаад өгсөн юм байна. За энэ хандивын зарцуулалтыг яаж байгаа гэхээр сая бит хоёр ингээд Америк нэгдсэн улс те өөрөө энэ шилэн данс гэдэг нь утгаараа яаж явж байгааг бит хоёр сая харчлаа би тэр.
За ингэсэн чинь хандивын зарцуулалтыг онцгой байдлын ерөнхий газар 9 сарын 11-ний одоо он сар нь тийм байна л да. Би сая харахад бол 9 сарын 11-ний байдлаар энэ дарга нарын урамшууллын асуудал миний бол гардж байгаагаар угаасаа энэ дарга нарын асуудал гарсан шүү дээ. 11-ний өдөр чинь 5 дахь өдөр тийм үү. За 5 дахь өдөр ингээд энэ асуудал гарангуут нөгөө хэд чинь нөгөө ерөөсөө шинжлэх байсан байхгүй юу? Тэгвэл чи яагаад шинжлэх байсан вэ гэсэн яагаад жишээ нь хизээнээс хойш шинжлэхгүй гэхээр энэ оны энэ 4 сараас хойш энэ зарцуулалт нь ерөөсөө шинжлэгдээгүй байсан байхгүй юу? Та бодоод 4 сараас хойш ерөөсөө шинжлэгдээгүй байжгаад 9 сарын 11-ний тэр зарцуулалтыг одоо гаргацсан. Гэхдээ тэр нь бүр үнэхээр инээдтэй зарцуулалт байлаа л дээ. Хүмүүс ингээд та бүхэн одоо онцгой байдлын ерөнхий газар гэдэг ингээд орох юм бол одоо ойлгомжтойгоо би та нарт ингээд заавал харуулж чадахгүй бүх хүмүүс интернеттэй хүн болгон харах боломжтой байгаа. Зүгээр нэг Excel файлыг хитгэн юм зоогоод ингээд тавьчихсан заяа. Хэнийг хураад байгаа юм бэ? Бүр арай инээдтэй байгаа. За ингээд шинжлэгдээгүй байж байгаад ингээд оруулсан байна. За зарцуулалтыг доор нь болохоор ингэж байгаа зарцуулалтыг шадар сайдын тушаалын дагуу шийдвэрлсэн гэсэн юм байна л да. За хариу мөнгө ингээд дууссан тий. Ингэсэн энэ төр гэж бүгд хэлжсэн. Энэ бүгд худлаа гэдгийг харсан мэдүүлээ тийм үү. Тэгвэл би за дараагийн хүндэх сэдв нь болохоор за хэрвээ одоо тий энэ хуулиндаа заасан энэ төсөв мөнгө одоо тий энэ ер нь энэ хандивын тусламж энэ дотоодод те энэ хүмүүнлэгийн тусламж мөнгийг бид нэр бас ямар хуулиар одоо зохицуулах ёстой юм бэ? За энд нь болохоор ерөөсөө тийм зохицуулах юм бичээгүй байсан учраас би бас хайлаа л да. Гамшигаас хамгаалах дотоодын хүмүүнлэгийн тусламжийг зохицуулах журам гэж байна. Энэ 2018 онд батлагдсан журам байна л да. Энэ дээр бол ингэж байгаа 5-2-т зааснаар онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь дотоодын хүмүүнлэгийн тусламжийн үйл ажиллагааг зохион байгуулсан тухай тайлан мэдээг нэгтгэн дотоодын хүмүүнлэгийн тусламж үзүүлсэн аж ахуйн нэгж холбогдох байгууллагад албан бичгээр тайлагнаа гэсэн байгаа байхгүй юу? Тайлагнаж олон нийтэд захим хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлнэ. Одоо өөрсдийнх нь гаргасан уул нь чинь журам штэ. Энэ журмаа яагаад биелэхгүй байгаа юм бэ та нар? Ерөөсөө биелэгдэхгүй байна. За тэгээд энэ хэрвээ энэ журмаа энэ хуулийг одоо зөрчсөн итгээд яах юм бэ гэдээ одоо ингээд харлаа л та. Өмнөх одоо бусад сая өмнө бас хийсэн хуулиудыг. За тэгсэн чинь ингэж байгаа юм. За эрүүгийн хуулиар хэрвээ одоо үнэхээр ингээд одоо энэ нь хууль зөрчсөн гэдэг нь одоо батлагдах юм бол 28-ийн 8 дугаар зүйл заасан төсвийн хөрөнгийн зарцуулалтыг зориултын бусаар зарцуулсан гэж байгаа. Буруу уншлаа. Төсвийн хөрөнгийг зориултын бусаар зарцуулсан гэж байгаа. Одоо эн чинь зориултын бус мөн байгаа зөв битээр сая 30 минут ингэж ярьсан юм чинь бүгдээрээ л зориултын бус байсан. За тэрний нэгт нь болохоор юу зааж байгаа гэхээр төсөв захирагч төрийн өмч төсвийн хөрөнгийг зориултын бусаар зарцуулсан бол энэ нь гэмт хэргийн улмаас их хэмжээний хохирол учирсан бол 2 жилээс 8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэд. За энэ ингээд хуулиар ингээд заагаад өгчжээ. За тэгхийн бол одоо бит хоёрын сая ингээд 30 минут ярьсан нөгөө төсвөө ингээд дур мэдээд 21 хүнд өгсөн тий хэдэн үед ингээд төсөлсөн байгаа шүү дээ тий. За энэ хүндээ одоо яагаад ингээд 2-8 хооронд явна. Яагаад өгсөн бэ штэ тий. Энэ гэмт хэрэгээс их хэмжээний хохирол штэ энэ төсвөр тэр гадаад гацсан байгаа иргэдийг тийм биз дээ. Үнэхээр айгүй хэцүү байдалд орохоос өмнө авчрах боломжтой байсан уу? Боломжтой байсан. Тэгээд авчраагүй. Энэ хооронд хичнээн мянган иргэд хохирж байна тийм үү? За тэгэхээр өнөөдөр бид одоо 21 сая төгрөг энэ зарим хүмүүс банкнд нь сая төгрөг олоход мэдээчгүй явж байгаа хүмүүс энэ дунд байгаа тийм ээ. Тийм байна. 21 сая төгрөг зарим хүмүүс ямар их мөнгө вэ гэдгийг бид нар гадаадд байгаа хүмүүс ч тэр Монголд байгаа хүмүүс ч тэр зүүн мөнгө вэ гэдгийг бид нар тэтэ зэрэггүй мэдж байгаа. За бид нарын энэ зарыг тавиад бид нартай Туркт байгаа нэг эрхийг өнөөдөр бид энэ ярилцлаганд орсон. Би тэгэхэд одоо Бямбаг одоо энэ ярилцлаганд оруулж байна. За би Бямбаг айдах за. За сонсогдож байна. За сонсогдож байна. Та ярт өнөөдрийн мэндийг хүргэе. Орой болж байгаа Монголд байгаа монголчуудаа үзэж байгаа хүмүүстэй мөн гадаадд байгаа янз бүрийн цагт байгаа бах та
монголчуудаа гацааг та бас бүгдээрэнд энэ өдрийн мэндийг хүргье. За баярлалаа Бямба. За Бямба юу ч болсон эхлээд бид нарт өөрсдөө танилцуулж гоё. Бид нар ямар ч байсан чамайг Туркт байгаа гэж мэдж байгаа. За тэгээд Туркт хизээ яаж очсон өөрийнхөө талаар эхлээд юу ч болсон гонхон танилцуулъя. За би болохоор зэрэг одоо 2020 оны 2 сарын 20-нд Улаанбаатар хотоос анх гарсан байгаа. Тэгээд манайх гэр бүлээрээ явсан. Одоо нөгөө настаа 76 настай ээж маань би өөрөө хоёр насанд хүрсэн хүүтэйгээ 2 жижигхэн 4 настай ихэр ачтайгаа ингээд зургуулаа ам бүлээр явсан байгаа. За яагаад ингээд бүгдээрээ явах болсон гэхээр зэрэг би баг хүүгээ Кипрт Европын их сургууль гэж байдаг те. Энэ Европын их сургуульд өөрийнх нь хүссэн мэрэгчлэр ингээд сурах гад. Тэгээд яг хөө манайх чинь нөгөө дандаа зуучлалаар дамжиж юу сургуульд ордог штэ. Зуучлалгүйгээр би бас тийм баян хүн биш л те. Тийм болохоор зэрэг зуучлалд их хэмжээний мөнгө өгжснээс яг хөө тэр зуучлалт өгөх мөнгөө өөрсөндөө зарцуулаад одоо тэгээ өвлөө үйлрэлээс 1-р 2-р нэг сард бас нөгөө цэцэрлэгийн хүүхдүүд явах байсан штэ. Нөгөө юу карантин тогтоогоо за ингээд хүүхдүүд маань удаад байсан те. Тэгээд ингээд гэрт нөгөө ээж хүүхдүүдээ ингээд жах хүүхдүүдээ орхижсэнаас нөгөө хүүг аваад явах гэжснаа за ерөөсөө яг хаа тухайн үед бас жоохон ингээд боломж байсан. За ингээд бүгдийг аваа явчих. Тэгээд нөгөө дулааны уйлралт хүүхдүүд маань ядаж ингээд гэртээ дүгжээтэй байжснаас одоо бас нэг дулаан цаг агаартай газар Туркээр дамжаад Турк чинь ерөнхийдөө харьцангуй манайхыг бодох юм бол дулаан штэ. Туркээр дамжаад тэгээд Кипр руу орох хэрэгтэй байсан учраас Турк Киприйг ингээд аль алийг нь үзүүлчихэд ингээд нөгөө явцын дунд бас яг хаа жоохон амрангаа ажлаа бүтээчээд тэгээд хүүгээ хэлнийх нь бэлтгэлд оруулаад орхичоод явъя гэсэн бодолтой анх ийм зорилготой ирсэн байгаа. За тэгсэн ирээд бид нар яг мэдээж бас ингээд бөөндөө явж байгаа учраас эхлээд Стамбулаар нөгөө Улаанбаатараас Стамбул буусан. Стамбулд нэг цөөхөн 3 хоноод бид нар Анталиа гэдэг хот руу ирсэн байгаа. Тэгээд Анталиад урд нь би иржсэн нөгөө ийм нэлээ хотын захын дүр рүү бид нар нэг төрдөө нөгөө одоо нөгөө нэг юу Кипр руу билет захиалчаад тэгээд нөгөө нэг өдрөө хүлээгээд тэнд байжсэн. Гэтэл 3 сарын 7-ны өдөр бид нар нисэх ёстой байсан. Тэр өдөр одоо маань энэ Туркид юу халтур гараад тэгээд яг тэр өглөө бид нар билет одоо нөгөө нисэх аргагүй болоод нөгөө хил хаагдчихж байгаа учраас ингээд тэр өдрөөс ахуулаад бид нар одоо үндсэндээ Туркид ингээд гаццсан байгаа. За одоо ингээд та 3 сарын 7 за 2 сарын 20-наас эхлээд өнөөдөр одоо ингээд 9 сарын 14 хүртэл ингээд 6 сар та нар Туркт амьдралаа. Ингээд 5 зургуулаа. Энэ хооронд яаж та нар амьдрал санхүүгийн хувьд яаж байв? Тэр талаар ярихгүй. Тэгээд одоо яг хуу эн чинь ийм штэ. Одоо Турк руу бид нар нөгөө визгүй зорчсон те. Би бас энэ завсарт нь өөрөө нөгөө энэ 3 сарын 7 хүртэл бас нэг Орос албаны улс руу нэг ажилтаа байсан. Тэр лүгөө яваад тэр одоо ажил явуулгаараа тэр ажил руугаа яваад эргээд ирсэн байгаа. Тэгээд тэр хооронд бол бид нар одоо нөгөө бүр яг өөрсдөөс шалтгааллах юмгүйгээр нөгөө гівгэнтх нөгөө корона ч ингээд нөгөө Туркид гараад тэгэнгүүтээ Турк хилээ хаагаад за дээрэс нь баг зэрэгцээд Монголд нөгөө Францаас ковид илэрсэн шүү дээ. Ингээ хоёр улс хоёлаа хилээ хаачихлаа. Бид нарт ямар ч наашаа цаашаачгүй ингээд ямар ч үндэсгүй болчихж байгаа байхгүй юу. Тэнгүүт бид нар одоо яасан гэхээр зэрэг 1 сарын хугацаанд нэгсэндээ бид нар 30 хоногийн дотор бол визгүй зорчдог улс тийм үү. Тэр хооронд бид нар Кипр яваад ажлаа амжуулаад буцаад нөгөө хугацаанд Монгол руу орох ёстой байсан улсууд чинь энд гацчихлаа. Тэгэхээр зэрэг бид нар нөгөө яг 1 сарынхаа хугацаанд мэдээж мөнгө төсвөлөөд ирсэн байгаа шүү дээ. Тэр төсвөлөөд ирсэн мөнгө маань нөгөө байранд эхний нөгөө сарын хугацаанд дуусчихсан. Ингээ 2 дахь сар руугаа орохоор бид нар нөгөө энэ Турк чинь нөгөө дөнгөж ерөөсөө эхлээл энэ өвчин одоо халдвар тархаж эхлээл 14 хоногийн дотор бүр дэлхийд 4-р байранд ортлоо. Тийм их халдвар өссөн байхгүй юу? Нас барах халдвар авалтаараа. Тэгээд 4-р дортлоо ингээд бүр тэгж их халдвартай болоод ирэнгүүт маш хатуу дэглэм тогтоосон. Бүр хатуу хөл хорионы дэглэм. Тэр нь яасан гэхээр 65-аас дээш насны хөгшин настай хүн бол ерөөсөө огт гэрээсээ гарах ирэхгүй. 21-ээс доош насны хүүхэд залуучууд гэрээсээ гарах ирэхгүй. Тэгээд энэ хоорондох насны хүмүүс болохоор гэрээсээ 7 хоногт нэг удаа 2 одоо километрийн доторх хүнсний дэлгүүр яваад хүнсээ аваад буцаж ирэх хэрэгтэй 2 цагийн дотор.
Ийм хотууд илэмтэй гадна байдалд орсон бид нар. Мэдээж бид нар хүний нутагт байж байгаа тийм үү. Энэ улс чинь хатуу хууль дүрмээр баримталдаг улс. Бүр тэр тэгэл одоо гудамжинд нөгөө харуул хамгаалтандад нөгөө буутай зэвсэгтэй эдний ер нь тийм л дээ нөгөө сэрийн дөрвөгчд янз бүрийн террорист үйлчлэг их гаргадаг учраас бүр тийм нөгөө буутай цагдаанууд машинтай нөгөө хүмүүс байдаг. Тэр хүмүүс нь хамгаалтанд гарсан байгаа. Ийм газар амьдарч байгаа шүү бид нар чи. Тэгэхээр зэрэг одоо нөгөө байгаа газараа л байж байна. Тэр нөгөө анх эрэхтэй бид нар яг нөгөө тодорхой хэмжээгээр бид нар тэр би чинь нөгөө жижиг хүүхдүүд өгш настай ээжигээ дагуулад хүүхдүүдтэйгээ явж байгаа учраас аль болохоор тогтоо байр хөсөлсөн байсан. Тэр маань үнэтэй байр байсан. Эхний 1 сарын хугацаанд нөгөө эхний нөгөө одоо Турк юу Кипр яваад ирэх ёстой нөгөө зардал маань дуусчихж байгаа. Тэнгүүт бид нар 2 дахь сар дээр нөгөө бид нар Туркийн нислэгээр ирсэн учраас юугаа виза буцаасан. Визийнхээ мөнгөөр 2 дахь сарынхаа төлбөрийг хийсэн. Үндсэндээ манай мөнгөөр бол бараг 5 сая төгрөгийн зардалтай байшинд бид нар байсан байхгүй юу. Тэгээ одоо нөгөө өөр хямдхан байр нөгөө боломж нь биднэрт байхгүй. Бүх юм хаагдмал. Ерөөсөө зүгээр байгаа газараа л байх ёстой. Тэрнээс өөр ямар ч үндэс байхгүй. Тэгэхээр бид нар нөгөө тэрэндээ л баригдаад нөгөө мөнгөө одоо тэг байгаа мөнгөө жавхал өхөөс ураар байхгүй болж байгаа байхгүй. За ингээ 2 сар болчлоо. 2 дахь сард нь одоо нөгөө 3 дахь сар руугаа орох гингүүт чинь эднийх энэ нөгөө манайхыг одоо манай монголч гэсэн бас тийм л байх л да. Үйл хөдлөл хөрөнгөний гэрээг чинь нөгөө 3 сараар хийгээд 1 сарын барьцаатай. Ер нь Америк ч гэсэн тэгдэг байлгүй дээ. Япон ч гэсэн тийм биз дээ. 1 сарын барьцаа өгдөг те. Үйл хөдлөл хөрөнгөний газарт нөгөө 1 сарын мөнгө төлдөг тийм үү. А тэнгүүтээ 3 сараар гэрээ хийдэг. Тэрнээс дотгошоор гэрээ хийдэг тийм юм байдаггүй. Тэгэхээр нөгөө 3 сараар ингээд нөгөө бид нар ч одоо байгаа мөнгө шахаад нөгөө нэг орон хоронтой байхын тулд өгж байгаа шүү дээ нөгөө мөнгөө те. Тэнгүүт 2 дахь сар одоо 3 дахь сар руугаа орох гэж байгаа гэсэн үг те. Тэнгүүт бидний нөгөө мөнгө үндсэндээ би бараг дуусчих байгаа мөнгөө. Тэнгүүт хямдхан байр одоо нөгөө яг хөө бид нар нөгөө мэдээж 21,400-д амьдарч байгаа хэдийгээр хөл хорой дотор байгаа ч гэсэн нөгөө интернет бол хөл хоройн биш шүү дээ те. Тэгэхээр нөгөө интернетээр байр хайж эхэлж байгаа байхгүй. Тэнгүүт тэнд байгаа байрны мөнгөөр одоо энэ байгаа байр 3 сар байх мөнгө байхгүй юу. Тэгээд нөгөө хотын захын дүүргээс хот доторх нэг дүүрэг рүү орж ирж байгаа байхгүй юу. Энийг наашаага ингээд энэ одоо нөгөө интернетээр нөгөө гэрээгээ хийгээд нөгөө тохиролцоод те тэгээ ингээд тэгээд нөгөө газараасаа гарах гэсэн чинь туркууд бүр амар ер нь бол хүний газар штэ ялгаагүй тийм биз дээ. Нөгөө миний барьцаанд төгсөн мөнгөийг буцааж өгөөгүй. Яг бол нөгөө 3 сар болох ёстой байсан. 3 сараас өмнө явж байгаа шээ би. Барьцааныхаа мөнгийг үлдээгээд ирж байгаа байхгүй. Одоо яалтж байгаа байхгүй. Насаа гэрээ дээрээ гар үсгээ зурцсан тий. Ингээд бид нар өөртөө хохиролтойгоор гэхдээ нөгөө тэр дараагийн сард нөгөө мөнгийг өгөөд бүр юучгүй болж яснаас нөгөө 1 сард өгсдөө мөнгөөрөө энд 3 сар байх хэрэгтэй. Дөрөв штэ тий. Тэгээд 7 сар хүртэл энэ байрыг хөслөөд наашаага ирж байгаа байхгүй. Тэгээд эрэхтэй нөгөө 65-аас дээш насны нөгөө өндөр настай ээж нөгөө 2 жижигхэн хүүхдээ бид нар цагдаагийн газар 3 хоногийн өмнө өргөдөл гаргаад. Тэгээд цагдаагийн газар нь 3 хоногийн дараа нөгөө өргөдлийн маань дагуу шалгаж үзээд тэгээд бид нарт одоо яг бид нар чинь нөгөө хугацааныхаа дотор бид нар бас нөгөө нэг одоо нөгөө виз тэг болёо гэсэн нөгөө хүсэлтээ өгсөн байхгүй хуулийнхын дагуу. Хуулийнхын дагуу байл гэж бодсон. Бид нар хүний газар байж байгаа тийм биз дээ. Усын уул, усын дагагтай гэдэг утгаараа энэ улсын хууль дүрмэнд бид нар захирагдах ёстой гэдгээрээ тэр хүсэлтээ өгсөн байсан нөгөө сарынхаа хугацаанд дотор нөгөө хар гэдэг рүү н ороод нөгөө зөндөө тургуултаа болно шүү дээ. Олон хүний тургуул ямар болох хэлээ дээ тий. Тэр мэрийг бүгд тооцож үзсэн л дээ. Тооцооллоо гаргаад тэгээд 72 цагийн дараа бид нарт нөгөө хаалганаас хаалганд очиход зөвшөөрөл өгж байгаа шүү дээ. Тэсээ өдрүүгээ орж одоо нэг хашааны үүднээс гараад нөгөө хашааны үүд рүү ороход тусгай зөвшөөрөл авч нүүж ирж байгаа байхгүй юу. За тэгэхээр ерөнхийдөө санхүүгийн асуудлыг яаж шийдэж эхэлсэн? Тий. Тэрнээс хойш бид нар яаж амьдарч байгаа гэхээр зэрэг одоо нөгөө хамгийн эхлээд нөгөө Монгол эмэгтэй хүн болгонд байдаг нөгөө ээж дээр нөгөө нэг ийм манайтан алтан эмэг бөгшнүүдөө бүгдийг зарсан. Юм хаалттай байсан үед ингээд бүр ингээд энд одоо бас яг нэг баг зэрэг хэлээд нөгөө одоо би Орос англитэй тэгээд нөгөө энэ ч нөгөө жуулчны хот учраас нөгөө нэг Орос англиараа нэг хүмүүстэй ярьж явж байгаа би түүхэл мэдэхгүй штэ. Тэгээд нөгөө хүмүүсээс асууж явж байгаад тэгээд бүр айгүй хол энэ чинь их том хот учраас хол газар яваад тэгээд нэг захын эхний хідэн дэлгүүрүүд нөгөө алт мөнгөний эдлийн дэлгүүрүүд онгоосон байсан ламбард гэж байдгүй юм байлээ. Тэгээд алт мөнгөний эдлийн дэлгүүрүүдэд нь очихоор нэг 60-70% үнэлж авсан. Тэгээд
Тэгэхээр өөртөөхөө бүх тэр нөгөө одоо нөгөө үндсэндээ ээжийн 2 миний 2 ингээд 4 хослол тийм юмнуудаа зарж иж нөгөө 3 сарынхаа юуны байрны мөнгийг олж байгаа байхгүй юу. Тэгээ нөгөө хоолныхаа мөнгөтэй ингээд байртаа оллоо. Тэрнээс хойш ч нөгөө ингээд тухайн үедээ л нэг хэд хоногийн байрны мөнгө штэ үндсэндээ бол эдийн засагч ингээ хууль мэддэг хүмүүстэй ярьж байгаа учраас би бас нэг үндслэлтэй тоо баримттай юм ярих гэж бодож байгаа. Зэрэг үндсэндээ манайх одоо ингээд хамгийн хямгадаад бид нар нөгөө гадаад улс орны одоо бараг л манай Монголоос баг эн чинь хямд тусч байгаа. Жишээ нь энэ байр Монголын мөнгөөр бол 1 сая төгрөгийн туристаар байр байхгүй юу? Эхлээд бол сая 200 мянган төгрөг байсан. Бас нөгөө нэг 3 сарын дараа ингээ уучраа хийлээ гуугаад байрных нь эзэнд ингээ бас 500 нөгөө турк лирээр хямдруулсан. Тэгээд болгосон. Тэгээд нэг одоо $1000 нэг хүн $200 гэсэн үг шүү дээ. Их бага хямгатаа идэж байгаа байхгүй бид нар. Ингээд нэг эцэндээ манай гэр бүл $1000-оор нөгөө нэг сарын гол хүнсний хэрэглээ одоо хэрэглээнийхээ зардалтай. Тэгээд одоо өдөрт хүртэл тэгэл Монголд байгаа юмсаа зарж эхэлсэн. Машин одоо эхлээд нөгөө хамгийн их хэрэглээний биш бид нар ч нөгөө явна гэсэн горилготой л байгаад байгаа шүү дээ. Буцна гэсэн горилготой байгаад учраас арай ор дээр хөргөгч угаалгын машин руугаа ороогүй. Эхлээд арай нэг хэрэглээний биш юмнуудаа номын шүүгэж гэдэг юм уу, зоогч гэдэг юм уу, одоо чимэглэлийн зөвлөж гэдэг юм уу. Тийм юмнуудаасаа цувруулаад зараад чи бүгдээрээ нэг мөснийг өдөр паркээ зарагдахгүй шин. Өнөөдөр манай Монголын байдал ямар байгаа вэ те. Бүгдээрээ ингэ цуварч зарагддаг. Зарагдахдаа анх авсан үнийн дөнгөхийн нэг 50-60% л зарагддаг. Тэр мөнгө бууж барьж орж ирнэ. Ингээд цуулаад авч идсээр хагаад өнөөдрийн байдлаар бид 50 хэдэн сая бараг 60 сая төгрөгийн юмаа зараад одоо үндсэндээ манай гэр гэж байхгүй болцсон. Бид нөө түрээсийн байр амьдардаг байсан. Түрээсийн байр 7 сар хүлээгээд тэр айл байраа зарсан. Бид нөө хүлээгэж ямар ч үндэс авахгүй болж байгаа байхгүй юу. Тэгээд байрны доторх бямба хавч тэгэхээр байрны доторх бүх юм зарагдсан одоо. Ерөөсөө зарагдаад одоо ерөөсөө нэг одоо толтой шүүгээ нэг хөргөгч одоо ганц нэг ширээ мэрийнхэн тэгээ нөгөө олон цонхтой байр байсан. Тэгээд нэг 8 цонхны хөшиг юм тийм жижиг сажиг юм үлдээл үндсэндээ би бүх юмаа зараад өнөөдөр хүний нутагт би тэд бүрэн бүтэн эрүүл саруул үлдэх гэж хичээгээл байж байна. Тэгээд нутаг буцыг гэхээр хамгийн сонь нутаг буцыг гэхээр өнөөдөр манай нөгөө Улсын онцгой комиссийн тогтоосон үн ханшны дагуу бид 5 одоо ээж маань 7 сарын 9-нд бид нар бүр Монгол дахь энэ тэрэ бас нэг янз бүрийн юм шавхан барин байж ээж маань очиод нөгөө тэтгэврийн хураагдсан мөнгө зөнгөөр төлжиж ээжигээ буцаасан. 300 мянган төгрөгөөр буцсан. Тэгээд бид нар одооныхаа ингээ хашаар тооцоо бид нар ингээр 21 сая төгрөгөөр бид 5 хэрвээ буцах бол буцна. Хүүхдүүдэд $100 зөрүүтэй байдаг шүү дээ. Тийз та тэгэхээр 21 сая төгрөг одоо энэ асуудал гараад байгаа нөгөө 21 сая байгаа шүү дээ тий. 21 сая төгрөг бол танаа гэр бүлийг Монгол руу буцаах хэмжээнд байгаа байхгүй тий. Ганц нэг гэр бүл төр тий. Тэгээд энэ чинь 5 сард 21 сая төгрөгөө энэ нөгөө дараа нартаа хуваагаад өгсөн юм ба шүү дээ. Тэгтэл манайх арай бүх юмаа зарж дуусаагүй байсан. Би хэрвээ одоо жишээ нь бид нар буцаад ямар ч утгагүй болж байгаа байхгүй юу? Буцаад очиж манайх гэр байхгүй, юу ч байхгүй. Би баян хэрвээ энэ 5 сарын дарга нарт те 1 сая биш манад өгсөн бол те очоод хэрвээ 5 сард те 1 сая төгрөг дансандаа орчногч мдэггүй дарга нарт мөнгө өгч явахаар энэ айлыг Монгол руу явуулсан байсан бол те адаглаад гэрийнхаа тавилгыг зархаас нь өмнө түүнийхээ байрыг алдахаас нь өмнө нэг айлыг автлаа гэртнээ авчих боломжтой болсон байгаа хэрэг. Тэгэхээр өнөөдөр энэ айл Монголд явах зардлын мөнгө байхгүй. Монголд очиж карантиныхаа мөнгөийг төлөх карантины мөнгө чинь одоо нэг хүний 21 хоногийн чинь 50 мянган төгрөг ч одоо 1 сая 60 50 мянган төгрөг шүү дээ тийм ээ. Одоо нэг хүнээс л одоо 1 сая төгрөг гарч ирсэн гэсэн үг шүү дээ. Одоо 50 айл буцаад чинь зөвхөн карантиныхаа мөнгө л одоо 5 6 сая төгрөг тийм. Тэрнийхээ мөнгөийг төлөх мөнгө байхгүй. Одоо тэгээд та Бямбагч юу одоо энэ Стамбулд байгаа элчин сайдын яамтай холбогдож ер нь нөгөө нэг 2-7 хоногийн өмнө энэ юу гадаад яамнаас нэг юу гаргацсан байсан шүү дээ. За одоо ингээд 140-од гаруй санхүүгийн хүндрэлт орсон тий ард иргэдээ гадааддаа гацсан байгаа ард иргэдээ авчирнаа гэсэн ийм мэдээ байгаа хгүй юу тэдний одоо мэдэгдэл.
Тэгээ энд одоо танаа гэр бүл нэгдүгээрт орсон уу? Тэгээд элчин сайдын яам одоо та бүхэнд хэрхэн тусалж одоо дэмжлэг үзүүлсэн бэ? Ямар одоо хандлагатай байсан бэ? Энийг та нэг бас танилцуулаач одоо биднэрт. Би бас энэ дунд хэлэх хэрэгтэй баг. Ер нь яг ингээ манайх 5 сарын 13-нд нөгөө Туркээс нэг нислэг явсан шүү дээ чартер. Тэгэхэд манайхыг явах уу гэж асуусан. Анкарагийн консул. Тэгэхээр нөгөө мөнгөгүй болцсон бид нэр яах вэ гэхээр ямар нэгэн аргаар мөнгөө олоо тий мөнгөө олох юм бол одоо ямар аргаар гэж байгаа байхгүй ямар нэгэн аргаар мөнгөө олоод нүү яа нүү юу ингээ явна гэх юм бол танахыг багтааж олно гэж хэлсэн. Мөнгөгүй болсны дараа. Тий одоо бид нар чинь нөгөө цувуулаад нөгөө идэж арай чамаа нөгөө амьдралаа авч явж байгаа улсууд чинь нөгөө тэр их зам чинь хаанаас бид нар зээлэх боломжтой байсан бол юмаа зарахгүй шүү дээ. Бүр дэрэгдээ байгаа хүнд Монгол хүмүүс мөнгө зээлүүлэх үү? Нөгөө тэр хол байгаа уур улсад байгаа хүнд итгээл. Зээлж гэж угаасаа бодоогүй. Айл асуухаар авдраа бод ярьсгаа хэршиг өөрийнхөө юмыг л айл гэж бодож байсан. Ер нь бол яг Монгол хүмүүс бүгдээр л нэрлэх үү тийм биз дээ. Тэгээд баг хүнээс гууж амаа алгадуулж яснаас за хэршигтаа өөрийнхөө юмыг л одоо хүнээс ямар хоромжтой юм биш те. Өөрийнхөө юмыг үрж зараад амжчихсан гэсэн би тэднийг бүрэн бүтэн л үлдээл гэж бодож байсан байхгүй юу. Тэгээд одоо энэс хойш ингээд бид нар ерөөсөө зүгээр нэрэж өгөө болсон. 7 сарын нөгөө энд чинь айгүй халуун болдог. Ээж маань би ийм байдал айгүй эвгүүцээд ирсэн. Өндөр настай хүн. Тэнгүүт нөгөө аргагүй ирэхэд нөгөө ээжигээ буцаая гэдгсэн. Бид нар бол би ер нь анханасаа энэ нөгөө Улсын онцгой комиссийн тогтоосон энэ нөгөө чартер нислэгийн нөгөө нугарсан үн энэ тусгаарлалтын үн энтрийг бол хүлээн зөвшөөрөхгүй би асуулч юм учраас би хизээч юм шудраг бус юмыг одоо би дэмжихгүй те. Хизээ хэл би хэлийг ингэж удаан одоо баг сар жил одоо жилээр ингэж таалттай байлгана гэж ерөөсөө миний ой ухаанд багтаагүй. Хэл нэгдэн хэл нэгц үед яаж хийж байгаа хариуцчихсэн. Тэгээд би тэр ээж маань ч бас тэгжсэн. Тэгсэн чинь одоо нөгөө биеийнхэнд байдлыг гүцээд ирэнгүүт бас хүний газар ингээд хүүхдээ зовоохыг бүсэхгүй шүү дээ. Хэний ч гэсэн ээж гэсэн тий. Тэгээд ээж нь ядаж ингээд бие гайгүй байгаа дээр одоо таридаа гэд. Тэгээд тэнд байгаа нөгөө дүнч гэсэн авъя гэд. Тэгээд нөгөө ээжигээ 7 сая 9-ний нэстгээ буцаасан байгаа. Тэгээд энэс хойш би 8 сарын 23-нд Стамбул руу би зорж очиж Стамбулын консул шгсрэнтэй өөрийн биеэр уулзсан. Саяны ханагийн хэлдгээр биднэрт ямар нэгэн тусламж байна уу? Бид нар одоо мөнгөгүй болоод ингээд бос ингэсэн байгаа штэ. Би одоо уг нь яг анханасаа ахуулаад те ингээ 3 сар гацснаас ахуулаад ингээд ийм нэг гэр бүл ингээд ийм түр хугацаагаар ирээд ингээ гацчихлаа шүү. Одоо бид нар ийм биш үү, тийм биш үү гэж би 7 хоногт нэг удаа 10 хоногт нэг удаа байдлаа танилцуулдаг байсан те. Ингээд өнөөдрийг хүртэл би ямар нэгэн байдлаар одоо ингээд бас ингээд одоо зовлон тоожод ч юм уу хэрүүл уруулын хил ам хийгээд ингээд энэ дунд чи ингээд явсангүй. Гэхдээ одоо байдал үнэхээр хэцүүдлээ. Бид нарыг одоо яах вэ? Бид нар шиг болсон хүмүүс ямар арга хэмжээ авч өгөх вэ гэж асуусан чинь хэрвээ та нар буцыг гэх юм бол ЕОН буюу олон улсын шийдвэрлэл хөтөлбөрийн байгууллага шүү дээ. Улс орон болгож байгаа тийм байгууллагуудын тусламжтай явах нэг боломж байсан. Гэхдээ би сая Турк дэх одоо шийдвэрлэл хөтөлбөрийн байгууллагатай холбогдсон чинь одоо бид нар буцах хүмүүст бол туслах боломж байхгүй гэж хэлсэн. Гэж байгаа байхгүй юу? Улсаас буюу одоо нөгөө манай одоо консулын газраас ямар ч тусламж дэмжлэг байхгүй. Энэ бол нөгөө нэг Туркийн одоо Стамбулын консултай танд гэж хэлсэн үү те? Хишгсүрэн гэж залуу. Би өөрөө биеэр уулзаад нүүрлүү маань харж байгаа тэгж хэлсэн. Би өөрөө чихээр сонссон. Тэгэхээр би одоо үндсэндээ бол би Facebook дээр банк тавиад байгаа шүү. Ямар ч тусламж дэмжлэг улс байхгүй гэсэн. Үндсэндээ ингээ гэр бүлээр тэгвэл энэ худлаа мэдээлэл болж таарах нь тийм үү те? Би ер нь худлаа гэдэг чинь одоо тийм 162 хүн татлаа гэхэд бол би бичээд байгаа шүү дээ бас. Би өөрийнхөө зүгээс бол одоо ингээд энэ Улсын онцгой комиссаас авж байгаа арга хэмжээ энэ одоо өмнөх болоод одоогийн засгийн газар нэг л засгийн газар үндсэндээ 2 туудаага явж байгаа шүү дээ. Энэ засгийн газрын шийдвэрийг бол би короног гарахад гадаадад байж таарсан Монгол иргэд миний төвчөлөөр 30 мянган иргэн байгаа. 30 мянга бол яг бүр байгаад байгаа байхгүй юу? 30 мянган иргэнийхээ одоо ардах ажил, амьдрал тийм ээ амин нас, эрүүл мэнд энэ хооронд хичнээн хүн амиа алдлаа тийм үү? Хичнээн хүний бие байдал муудлаа, ийм амин насны дээсэн дөрөөн дээр очлоо. Энэ бүх хүмүүсийнхээ энэ бүх одоо ажил амьдрал бүх юмар нь ингээд эн чин тавиад тий хэлмэг дүүлсэн. Энэ бол цэвэр хэлмэг
бэлтгэл. Мгм. Энэ бол яг одоо улс төрийн сонгуулиа явуулахын тулд те энэ ашигласан. А миний хувьд бол ерөнхий хүний хувьд хардах хэрэгтэй. Энэ Мгм. баг Тасалдаад байна. 2000 гэсэн учраас тий тэр ихтгэл гадаадад байгаа иргэдийнхээ сонгох эрхийг хүртэл хассан шийдвэрийг 19 оны 12 сарын 24-ний өдөр гаргасан байгаа шүү дээ. Энэ бол Бямбагч таамд одоо засгийн газар бөгөөд одоо энэ гаргасан шийдвэр бүх юмд бол мэдээж гомдолтой байгаа тийм үү те? Гомдолтой байгаа. Мэдээж маш их хохирол амссан тийм үү? Маш их. Энэ би одоо өнөөдрийн хувьд одоо би дөнгөж сая эдийн засгийн хувьд үзсэн хохирлоо ярьлаа тийм үү? Энэ сэтгэл санаагаар бид нар хичнээн их ямарч зовж хэцүү байдалд орж баг өдөртөө хэдэн удаа өгч хэдэн удаа сахиж байгааг хинч мэдэхгүй. Би байдалд орж үзээгүй хүмүүс мэдэхгүй. Дээрээс би бас өөрөө хариуцсан ажилтаа байсан. Хариуцсан ажил маань намайг байхгүй одоо 6 сарын хугацаанд урагшилж байгаа юм ерөөсөө байхгүй. Хэрвээ тэр ажил ямар нэгэн байдлаар одоо бүтэхгүй юм уу, одоо цаашдаа цаг алдсаар байгаа юм уу, ямар нэгэн одоо манай засгийн газрын үйл ажиллагаа одоо бүх шатанда ямар ч тодорхойгүй байна шүү дээ. Мандат алддаг, ямар ч дэлгэрэнгүй биш, тодорхой биш, ямар ч цаг хугацааны баримтлал тийм одоо төлөвлөгөө байхгүй байна шүү дээ. Ийм байдлаас болоод хэрвээ миний ажил ингээд гацаад бүтэхгүй болоод хэрвээ одоо над дээр ямар нэгэн гин буруу ирэх юм бол хийг хариуцах юм. Би л хариуцдаг. За маань ажилтай амьдралтай бүх юм маамаар бүх одоо бүр одоо 100 200 хэдэн хувиар байдгийн. За бямба маш их баярлалаа. Тэгээ өнөөдөр бямба бол зүгээр л гадаадд гацсан энэ олон хүмүүсийн энэ зовлон туулаа явж байгаа энэ хүмүүсийн нэг төлөвлөл байгаа. Ийм хүмүүс олон байгаа. Ингээд зардлын үгээс болоод одоо болтол гадаадд амьдарч байгаа хүмүүс олон байна, тийм ээ. Тэгэхээр хэрвээ манай Монголын засгийн газар би өмнөх видеогоор хэлжсэн ямар ч засгийн газрын нэг гол үүрэг бол ард иргэдийнхаа төлөө ажиллахад байдаг. Энэ нь ард иргэдийн ямар нэгэн ган галчигт аврагдана уу, үер усанд зовно их орондоо гацсан уу, тэр нь хамаахгүй эсвэл гадаадд гацсан уу, тэр улсын гол үүрэг бол ард иргэдийнхаа төлөө ажиллах ёстой байсан. Гэтэл өнөөдөр манай засгийн газар аль нь муу ажилласан. Өнгөрсөн 100 яасан ард иргэд нь үер тусанд автаа байж хахад манай засгийн газар наадмаа хийгээл нэг 70 хэдэн хүн тэр наадмаа хийгээд тэнд байж исэн. Гэтэл одоо ард түмнөө ингээ 30 мянган ард иргэд гадаадд гацсаа байж хахад 400 сая доллар манай Монголын засгийн газар руу олон улсын байгууллагаас тусламж болж орсон. Гэтэл энэ 400 сая долларыг төсвийн алдагдал руу оруулсан гэж засгийн газар хэлээд сууж байгаа. Төсвийнхаа мөнгийг өөрсдөө буруу зарцуулчаад төсвийн зардал руу оруулчихсан тийм үү? Тэгэхээр гадаадд гацсан иргэдээ одоо бүр ядуурлын төвшинлүүд түлхээд оруулчихсан. Энэ бол засгийн газар буруу байна. Тэгээд өөр хоорондоо нэгэндээ шагнал өгөөд саяар шагнал өгөөд гэтэл өнөөдөр одоо энэ нэг гэр бүл гадаадаас зөвхөн Туркээс Монгол руу очиход 21 сая төгрөгийн зардал гарч өнөөдөр Монголд ирэх байна. Гэтэл энэ хүмүүстэй өмсөж үүсэн эвдлээ зараад гэр орныхоо эвдлийг зараад тэгээд одоо энэ хүмүүс юугаа зарах юм? Бүр санах юмгүй болчихсон. Ингээ гадаадд гацчихсан ийм хүмүүс одоо ингэж байж байна. Гэтэл энэ өнөөдөр үүрэг хариуцлах хүлээх юм. Ерөнхий сайд үүрэг хариуцлах хүлээх юм уу? Шадар сайд хүлээх юм уу? Тэр ууган баяр хурандаа үүрэг хариуцлах хүлээх юм уу, тийм ээ? Тийм. Тэгээд дээрэс нь одоо дахиж энэ дээр бол хэлэхэд бол бямбагчийн бас энэ яриаг сонсоход элчин сайдын яамны одоо тийм энэ дипломат корпус тийм дипломат төлөөлөгчийн газар ямар үүрэгтэй өөртөө байгаа гэдгийг одоо ухамсарлах цаг тийм одоо жил болгон байнга л яригддаг асуудал. Одоо тэгж яхад энэ гацсан иргэдийн асуудлаас олж өнөөдрийн зөвхөн нэртэй устаа те энэ консулын одоо дарга нь хэлж байгаа юм нь бол манайх иргэдийг те иргэдээ
ямар ч мөнгө байхгүй гэж одоо хэлсэн гэж 8 сарын 23-нд. Дээрэс нь энэ консулын газрын элчин сайдын яам бол энэ одоо зовлон зүдгүүртэй байгаа энэ иргэдээ өөрсдөө хянах ёстой, өөрсдөө халамж тавих ёстой, өөрсдөө уцтаж та зүгээр үү, таны эрүүл мэнд яаж юм гэж асуух ёстой байтал өнөөдөр ингээ би зүгээр яриагийн сонсоход Бямба ихч өөрөө уцтаж 10 хоног те 7 хоногт уцтаж бид нэр эрүүл саруул байгаа шүү те бид нэр одоо энд гаццсан байгаа л байгаа шүү те бид нарыг одоо бодоорой гэж хэлж байгаа. Энэ асуудал бол үнэхээр бид нэр дээр дооргүй те бүх салбарт ингээд яригдахаар асуудал болчихжээ. Тэгээ үргэлжлүүлээд хэлэхэд энэ одоо гацсан иргэдийн ганцхан асуудал биш ээ. 4 сарын зөвхөн одоо би нэгэн тоо ингээд хэлье гэж бодож байгаа байхгүй. 4 сард энэ аж ахуйн нэгжүүдийн мэдээлэл гаргасан судалгаагаас одоос 4 сарын өмнө штэ 10,000 гаруй хүн ажлын байраа алдсан гэж Монголд гарсан байгаа байхгүй юу. Энд чинь зөвхөн одоо энгийн тоогоор бодоод үзэхэд 40,000 орчим хүн орлогогүй болсон байгаа. Энэ орлогогүй болсон иргэд бас л ядуурлал руу явж байгаа. Тэгэд ийм санхүүгийн хямралтай байгаа үед төрийн албан хаагчид те цалингаа аваад ажиллаа хийж байгаа төрийн албан хаагчид тэр дундаа бүр дарга нэртэй те дансандаа хідэн төгрөг байдгийг мэддэггүй хүмүүст энэ урамшуулал авах энэ нь цаг үеэ олсон ёс зүйтэй хэрэг мөн үү үгүй юу те үнэхээр би энийг огт одоо манай Shape Mongolia-ч тэр ард иргэч тэр энийг бол хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ бол шудраг бус шийдвэр. Тэгээд энэ төрийн албан хаагчдын энэ тоог бууруулахгүй өмнө бас сая энэ мөгийгч бас хэлж ийсэн. Энэ ерөнхий сайдын энэ гаргаж байгаа энэ шийдвэр бол энэ засгийн газар ийм одоо хэцүү байдалтай байхад ард иргэд ийм хэцүү байдалтай төсөв байхгүй гэд өөрсдөө гайхаж байгаа энэ үедээ те яагаад энэ төрийн албан хаагчдын энэ ар гэрчийн тэр хүмүүс чинь бас ар гэртэй амьдралтай гэж хэлж байгаа бол энэ гацсан хүмүүс чинь ч гэсэндээ ар гэртэй амьдралтай энэ ажлаа алдсан хүмүүс чинь ч гэсэндээ цаанаа гэр бүлээ тийжээдэг хүмүүстэй байгаа. Тэгээд иймэрхүү одоо хариуцлагагүй үг хэл одоо мэдэгдэл хийж байгаа ерөнхий сайд хэв нэг ингэ байж байна. Одоо төр засаг нь улам данхаагаал эсэргээрээ одоо гацсан иргэдээсээ ахуулаад ард иргэд нь улам бүхийгөөд ядуураад байгаа ийм нийгэм рүү орчлоо. Тэгээд одоо ярианыхаа төгсгөл мөгийгчийн зүгээс манай одоо 4 те үндсэн урайлах шаардлагыг бас хэлээд төгсөх үү тийм ээ. Нэг юм энд асуудал Туркийн засгийн газар гадаад иргэдэд үзүүлсэн үү гинэ. Туркийн засгийн газар гадаадын иргэдэд тусламж үзүүлсэн үү гинэ. Энэнд бид хариулт өгчээ. Бага улсынхаа тухай бас хэдүүлээ мэдээлэл өгөх хэрэгтэй байх те. Тэгэхээр Туркийн засгийн газар бол яг одоо нөгөө албан ёсоор оршин сууж байгаа эрэгтэй иргэдтэй бол яг өөрсдийнхөө энэ карантинд байх хугацаанд яг өөрсдийнхөө иргэдтэй адилхан тусламж үзүүлсэн. Бид нар бол нөгөө тийм эрхэнд байхгүй нэгдэггүй байсан шүү дээ. Эндсэндээ бид ч одоо ирээд одоо нөгөө оршин суух би ч одоо нөгөө визийг мэдүүлчихэл хүлээгээл суугаад байгаа болохоос ч нөгөө виз нь ч ирээгүй л байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр тийм байхгүй. Тэгэхээр нөгөө үндсэндээ хэрвээ одоо нөгөө хуулийнхын дагуу анханасаа ахуулаад одоо би зориод эдний дээр ингээд хурж ирээд одоо эдний визтэйгээ ирсэн байсан бол тодорхой хугацааны визтэй байсан бол эдний албан ёсны зөвшөөрлөлтэй гэсэн үг шүү дээ. Гэтэл эднэр тийм биш учраас туслахгүй байна. Энэ улсын буруу биш шүү дээ. Тийм. Тэн дээр бас нэг зүйлийг манай монголчууд бас юу ойлгох хэрэгтэй. Манайхан одоо нэг гадаадд гараад гацсан хэр нэг л нэг баян саятан хүмүүс гадаадд очиж гацсан юм шиг бодоод байгаа. Энд чинь одоо тий зүгээр нэг 7 хоног тэнд очиж буцаад явах гэжсэн нэг 7 хоногийн мөнгөтэй хүмүүс очиж гацсан иймэрхүү хүмүүс хүртэл энэ дунд чинь зөндөө байгаа шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. За тэгээ би энэ дээр одоо цаг маань нэлээд өгчлөө бидэд нэлээд удаа ярьчлаа. Ингээд бид нартай нэг орой өнгөрүүлсэн та бүхэнд баярлалаа. Тэгээ Shape Mongolia-гийн зүгээс бидний нэг хэлэх юм юу гэхээр зэрэг манайхан ямар нэгэн сенсац одоо иймэрхүү зүйл гарахаа зэрэг би түрүү хэлсэн 3 хоног яриад 3 хоногийн талаар ярилцаад ингээд өнгөрчдөг. Тэрийг нь одоо нөгөө энэ засгийн газрын энэ даргаман хүртэл мэддэг. За эдгээр ингээд оролдоод ингээд дуугаа очинд одоо дараагийн сенсацийг нь хүлээгээ суужээ гэж ингээд дуугаа хүлээж аваад мэддэг. Тэрийг өнөөдрөөс эхлээд болмоор бид нар одоо зөв шаардлага, зөв хариуцлага тавьж сурмаар байна. Тууштай тийм ээ. Хамгийн гол тууштай ярьж, тууштай зогсоод ингэхгүй бол бид нарын амьдрал улам доошоо хорно. Бид нар одоо дараагийнхаа эдийн засгийнхаа хичээлээр эдийн засгийнхаа ярилцлагаар бид нар танарт Монгол улсын Монгол хүний бид нар одоо ард иргэдийн амьдрал яагаад улам доосж байгааг бид нар та бүхэнд улам их харуулах болно.
та нар бидний видеог цааш нь шеэр хийгээд бусад монголчуудад илүү харуулаарай. Тэгэх юм бол та нар мэдээж нэг удаа видеогоор ойлгохгүй байж магадгүй. Хоёр дахь нь, гурав дахь нь та нар монголчуудын амьдрал ямар илүү их доошоо орж байгааг энэ үр зээл бид нарыг яагаад улам доошоо орж байгааг бид нар та бүхэнд ойлгуулах болно. Энийг дараагийн ойлгохгүй. 1 сая төгрөг дасанд орсныг мэдгүй байгаа хүмүүс тэднэр ойлгохгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар энэ бичлэгээ өнөөдөр юугаар дуусгах гэдэг байна гэхээр зэрэг хамгийн нэгдүгээр за энэ 21-ийн дарга энэ 21 сая төгрөгийг буцааж өгөх ёстой. Энэ бол зүгээр байхгүй. Энэ бол зүгээр хамгийн ингээр ямар ч хөгжсөн оронд өнөөдөр энэ мөнгнөөс ингээ бүхэл бүтэн сая төгрөг нэгэндээ хийж өгчөөд тэгэл нөгөө нэг өгсөн хүн нэг уран цэцэн үг гаргаж ирэл бид нар нэг өдөр шингүү 24 цаг 6 сар ажилласан 24 цаг 6 сар ажилласан хүмүүс яагаад өнөөдөр амьд яваад байгаа юм бэ? Тэгэж худлаа гэж уран цэцэн үгээр хүмүүсийн тархийг эргүүлж худлаа яриха болил доо. Тэгээд дараанд нь өөрөөсөө нэг сая төгрөг авсан. За нөгөө янз бүрээр явжсэн хүмүүс нь 400 сая төгрөг авсан байгаа шүү. Яг үнэ. Тийм, ийм хавцаг байна. Эдгээр буцааж тэр 1 сая төгрөгийг буцааж өг. Тэрэн дээр ярих юм байхгүй. Хоёрдугаарт энэ хүмүүс 1 сая төгрөг хандив өгч одоо энэ Бямбагийн гэр бүлийнхний гэрт нь Монголд нь буцааж авчрах хэрэгтэй. Би бол тэгж бодож байна. Энэ айл Монголын засгийн газрын буруугаас болж хамаг юм дараад одоо тэнд ийм байдалтай амьдарч байна. Өөр одоо яаж энэ айл Монгол буцаж ирэх юм? Өөр үнэхээр ямар арга алга? Яаж ичгүй өөртөө мөнгөө аргалаад ингэж ир гэж хэлж чадж байна тийм ээ. Ингэж хэлээд Монголын засгийн газар ингэж хэлээд ичгүй тэгээд ингэж суух тийм үү. Гуравдугаар энэ хүмүүс үнэхээр одоо ажилласаа гарах ёстой, халагдах ёстой. Хөгжсөн орнуудад манай монголчууд хардаа ингээ муу юм бүр тасчихсан. Эдгээр ингээл байж идэх, ингээл сууж идэх ингээ ийм болчихсон. Бид нар юу ч чадахгүй гэсэн. Америкт, Японд, Германд хөгжсөн орнуудад иймэрхүү зүйл хийсэн албан удирдлагууд энэ албан дарга нар энэ ажлаа айл үжи өгч гсэн байна. Энэ байтга энэс ч одоо амархан одоо доор хийсэн хүмүүс ажлаа үжи өгч гсэн байна. Тэгэхэд манай монголчууд бүр энэнд нь дассан, энэнд нь сурцсан одоо хүртэл ингээ байж байна. Дөрөвдүгээр одоо тэр хадина түрүүн үжи ял шийдвэрийг нь уншсан байгаа. Бүр 2-8 жил хүртэл хорих ялтай гэж. Эсвэл хариуцлага хүлээмээр байна тийм ээ. Одоо энэ хөдөө шорондоо явцгаа. Бидний ерөнхийдөө шаардлага бол юм. Одоо тэгээд 3 хоног ярилцаад шуугилцаад ингэж өнгөрөхөө болох хэрэгтэй. Би бол одоо тэр шаардлагыг тавьж байгаа. Гадаадд гацаагдсан хүмүүсийнхээ өмнө одоо ёс зүйн хариуцлага гэж байдаг бол тэрийг хүлээх хэрэгтэй байна. Ингэж хэлмэгдүүлснийхээ хариуд одоо очисон байгаа хүмүүс ч маш их хэлмэгдсэн шүү дээ. Очиод байгаа одоо чи манайх шиг бүртгэлгүй одоо 11400 хүн буцахаар бүртгүүлсэн байх гэж байгаа тийм үү? 11400 дотор чинь жишээ нь манайх 5 ороогүй зөндөө олон хүмүүс байгаа. Хичнээн байгаа цаана тэр очиж чадахгүй зөндөө олон хүмүүс байна шүү дээ. Энэ олон хүмүүсийнхээ ажил амьдрал одоо бүх юмар нь ингээд дээрэс нь энэ одоо сэтгэл санаа одоо эрүүл мэнд амь насны энэ их учруулсан хохирол хэлмэгдлийнхээ төлөө уучлалт гуйх ёстой. Хамгийн наазахын зүйл тийм ээ. За ингээд байсаар нэг оройг өнгөрүүлсэн та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн баярлалаа. Баярлалаа. Тэгээд энэ ярилцлагыг үзсэн хүмүүстээ ч гэсэн бас маш их баярлалаа. Цааш нь түгээгээрэй. За баярлалаа. За баярлалаа.